За дараагийн гишүүн Гардгүн Баяр сайхан гишүүн асууя. За баярлалаа. За уул уурхайн салбар хөгжиж байгаад бол бид энэ тесэрч дэлбэрэх бодисын эргэлтэн дээр бол төр онцгой анхаарах нь бол одоо зүй ёсны хэрэгэ. Үүнийг одоо бас цаг үе болсон ийм одоо алхам болж байна гэж би өвдө харж байгаа. Тэгэхээр энэ та бүхний нэлж байгаа асуудал дээр би нэг зүйлийг анхааруулж хэлмээр байгаа. Энэ бол зөвхөн тесэрч дэлбэрэх бодис үйлдвэрлэх, импортлох, экспортлох эргэлтэнд хяналт тавих ийм зүйл орж ирж байна л да. Тэгэхээр манай байгууллагын хүн сүдэж хүн байнгын ороогоор энэ асуудлаас орох ёстой юм а гэдэг би хэлмээр байгаа. Дэлхийд том террорист одоо гэмт халдлагууд болж байгаа. Гэмт халдлагууд болохдоо ямар одоо тесрэх бодис ашиглаж байна гэвэл ерөөсөө азотын төрлөн бордоо Америкийн шүү хөдөө аж ахуйн салбарт ашигладаг ийм одоо төрлийн бордоог ашиглаад тесэрч дэлбэрэх бодис хийдэг. Интернет бол одоо хэдэн зуун төрлийн тэр тесэрч дэлбэрэх бодисын одоо рецепт байж байна. Тэгэхээр би хөдөө аж ахуйн салбарт нэг гадуудан шил 70 кг Америкийн шүү хэрэглэж байна л да. Энд чинь ерөөсөө хөдөө аж ахуйн салбарын тэр азотын төрлийн бордооны бол дээдлийн хэсэг нь бол одоо энэ тесэрч дэлбэрэх бодисын одоо үндсэн бүтээгдэхүүн юм байгаа юм шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбартаа одоо энэ тесэрч дэлбэрэх бодисын эргэлтэнд яаж хамтарч хяналт тавих юм бэ гэдэг асуудлыг бас байнгын ороогоор хамтарч хэлцэх нь зүйтэй байхаа гэж би ийм байр суурь илэрхийлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. Энэ ерөнхийдөө бордоо, азотын бордоо, за тэгээд шүүгээд химийн контент талаас, химийн бодис талаас бас холбоотой юм а гэдэг зүйлийг бол баяр сайхан гишүүн хэллээ гэж ингэж ойлгож байна. Тэгээ хамтарсан ажлын хэсэг байгуулад ажиллаж болно бахаа л гэж ингэж хэлэх байна. Ер нь бол ажлын хэсэгт олон гишүүд, олон байнгын орооноос олон гишүүд орох тусмал хууль чанарж сайн хуульд ирэх бахаа гэж ингэж бодож байна. Хөдөө аж ахуйн юуны талаар тусгаалсан юм байхгүй юу? Яг тусгаалсан зүйл бол байхгүй байгаа. Энэ бол тэрийг бас анхаармаар л асуудал байна шүү. Харин тийм байна. Тийм байна. За